and devotion. Call it a mom's adoration. Foundation, a special bond of creation. Манай улсын замын хөдөлгөөний дүрмд 3 нас хүртэлх хүүхдийг харгалзах хөнгөй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн зориулалтын суудалгүйгээр бэхлэгээгүйгээр авч явахыг хориглосон байдаг. Гэвч энэхүү хууль нь хэрэгжихгүйгээр үл барам эцэг эхчүүд маань хүүхдээ ямар ч бэхлэгээгүйгээр суудалгүйгээр өвөр дээрээ авч явах, машинд зогсоох хэлбэрээр зочиулсаар байна. Энэ нь хүүхдийн амь насанд ноцтой занал хийсээр байгаа юм. Тиймээс Trade Shop-ийн зүгээс хүүхдийн аюулгүй суудал буюу car seat-ийг зөвлөж байна. Дэлгэцнээ хүүхдийг хамгаалалтын суудалгүйгээр зорчуулснаар ослын үеэр ямар аимшигт зураглал үүсч болохыг харуулж байна. Харин та хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар хамгаалж чадна. Тиймээс нэгэн төрлийн car seat-ийг та бүхэнд санал болгож байгаа юм. Танд санал болгож байгаа энэхүү суудал нь 8 сараас 3 нас хүртэлх хүүхдэд зориулагдсан. Тодруулбал 9-өөс 18 кг жинтэй хүүхдэд тохиромжтой. Машины суудлыг байрлуулах хамгийн зөв байршил бол ослын дэрний харалтаа автомашины хойд талын суудал юм. Энэхүү машины хүүхдийн зориулалтын суудал нь мөрнөөс болоод бүслэгнээс бэхэлдэг 2 төрлийн бэхэлгээтэй. Мөн хүзүү, мөр, нурууны зөөлөвчтэй, дэртэй учир холгож нухахгүй. Хүүхдэд тань тогтой байх болно. Мөн таны охин хүүд нийцэх өнгийн сонголт хүлээж байна. Энэхүү аюулын суудал нь маш бат бөх бэхэлгээтэй төвчээтэй байгаа. Инхээр таны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байхдаа бүрэн аюулгүй байдлаар хангагдана гэсэн үг юм. Мөн дээрэс нь урд талдаа машины даруулга бүсийг давхар бүслэх зориулалтын хэсэгтэй байгаа. Энэ дашрамд багахан зөвлөгөө хүргэе та хүүхэдтэй хэрхэн тохирсон аюулын суудлыг худалдаж авах вэ? Хамгийн энгийнээр ойлгоход аюулгүй дэрнээс таны хүүхдийн толгой тийм ч өндөрт гарах ёсгүй. Өөрөөр хэлэх юм бол 3-1-ээс илүүтэй хувь нь дээш гарч байх юм бол таны хүүхдэд тохироогүй суудал байна гэж ойлгож болох юм. Энд харагдаж байгаачлан таны хүүхдийн толгойтой яг ижил түвшинд дэрний түвшин байрлаж байх юм бол таны хүүхдэд яг тохирсон аюулгүй суудал байна гэж ойлгож олно. Ингээд та бүхэн хүүхдийнхаа нас биений онцлог тохирсон аюулгүй суудлыг хэрэглээндээ сонгож замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Зарим эцэг эхчүүд хүүхдийн аюулгүй суудлыг нэх онц чухал зүйл биш гэж боддог. Гэтэл гар утас гангараа байсан цаг үеэс хэрэглээ болтлоо үүсэж хөгжсөн байхад та бид хүүхдийнхээ аюулгүй байдал дээр дээд зэргээр анхаарч хүүхдийн аюулгүй суудал буюу car seat-ийг сонгож хэвшүүлэх нь зүйтэй юм. Тийм ч учраас бодит үн чанарыг эрхэмлэгч Trade Shop энэхүү car seat-ийг санал болгож байна. Энэхүү car seat-ийн хувьд 8 сартай хүүхдээс 3 настай хүртэлх хүүхэд хэрэглэх боломжтой байгаа юм. Car seat буюу хүүхдийн аюулгүй суудлыг Trade Shop санал болголоо. Та бидний хүүхэд эрүүл их өсөн тарнаг.